За ороод багаараа суугаад босоод мэдлээ шүү заа. Багаараа суун. Сонгосон багаараа суун. Ширээн дээр багуудыг чи сонгоцсон байгаа шин заа юу? За PowerPoint баг авах нь шүү дээ. За. Яа. Дотоод дээрээс. Мөхөс суучих гэсэн үг шүү дээ. Үлдсэн дээр. За. 3 хүүхэдтэй баг дээр баяр сайхан очиж суучна. Оо зөв. За. За, сайн байцгаана уу? Сайн. За, суучих хүүхдүүд. За, саяны багууд багаараа суудсан тийм ээ? За, хүүхдүүд. Багш нь эхлээд өнөөдрийн хичээлийн дэг яаж өгдөх юм бэ гэдгийг эхлээ анхаарах заа юу? За, хүүхдүүд бусдыг анхааралтай сонсно. Тэгэхээр найзуудаа буюу багшигаа анхааралтай сонсгоно. Идэвхтэй анхаарч оролцсон. Тухайн хийж байгаа даалгавартаа маш идэвхтэй оролцсон гэсэн үг. За бусдад саад болохгүй. Бусд нь даалгавраа хийж явах, бус нэгэн багт саад болохгүй гэсэн үг байна ш тийм ээ. За энэ дөрмээр ажиллана. За уртлын хичээлээр бид нар ямар хичээл үзсэн бэлээ? Програмын талаар үзсэн тийм үү? За тэгвэл багш нь урдлынхаа хичээлийг хэр сэргээх талаар багш нь тайлбарлана. За энд ийм хуудсууд байгааз. За бид нар нөгөө ааха юуг мэднэ тийм ээ? Ааха тэмцээнийг мэдэх үү? Мэднэ. За тэрний зарчмаар уртлынхаа хичээлийг сэргэнэ. За багшийн самбар дээр Word програмын дандаа асуултууд бэлдсэн байгаа. 3 хариулттай байгаа. За энэ 3 дотроос зөв гэсэн хариултаа явах уу? Яг нэгэн зэрэг өргөн өгчтэй. За юу? За анхаарч байгаа өгчтэй. Алтан онх тийм ээ. За Word програм ямар үүрэгтэй вэ? Текстэн мэдээлэл боловсруулах, зурган мэдээлэл боловсруулах, хүснэгтэн мэдээлэл боловсруулах. Текстэн мэдээлэл боловсруулах. За сайн байна хүмүүстээ. За асуултаа маш сайн уншаад анхааралтай байна. Word програм дээр хүснэгт хийж оруулахдаа аль командыг сонгох вэ? За багштай хэлээрэй зөв хариултуудаа. V буюу insert table. Зөө сайн байна. За болгочих дараагийнх нь. Дүрс оруулахдаа аль командыг сонгох вэ? Insert shapes, insert clip art. За, A буюу insert shapes. За, хуудсанд хүрээ оруулах команд аль нэ? За, зэрэг өргөн шүү хүмүүстээ. За, сайн байна. Page layout, page borders гэх юм тийм үү? За, сайн байна. За, одоо хүүхдүүдээ. Та нар бүгдээрээ баг болцсон байгаа тийм ээ? Маш сайн урдлынхаа хичээлийг маш сайн ойлгосон байж дээ хүүхдүүдээ. PowerPoint, Microsoft Office баг. Програм баг. Програмс баг энийг авна. За, Start баг энийг барьжээ. PowerPoint баг энийг барьжээ. За, одоо багшигаа сонсон. Багийн хамгийн өндөр гишүүн саяны багшигаа тараасан методик багштай аад. Хамгийн өндөр гишүүн, багийн хамгийн өндөр гишүүн. Багийн нэг л хүн гарч ирнэ шүү дээ. За, хамгийн эхлээд Start баг. Start баг. Багштай наагаараа самбар дээр. За, Start баг. За, дараагийнх нь Programs баг. Ямар том бэ? За, ингэж. Programs баг яг энэ дээр өөртөө наа шүү. За, жоохон тийш. Яг энэтэй зэрэгцээд наа. За, Microsoft Office баг. Яг ягааныхаа дэдэлт. Зэрэгцүүлээд наа. За, дараа нь жоохон зайтай. Жоохон зайтай нэ. Зайтай, жоохон зайтай байна. Жоохон цаашаа очих. За, сайн байна ууштай. За, багштай анхаараарай, харъя хэдүүлээ. Тухайн програм руу орохдоо юунаас эхэлж ордог гэдэг ямар төвшөнд вэ? Start. Тэгвэл энэ нэг програмд орох гэдэг нэ бид нарын дараа Start руу ороод юу л болов гэлээ? Програмсаас Office. Office-с юу орох гэж байна одоо? PowerPoint. Өнөөдрийн бидний үзэх хичээл маань юу ах нь вэ? PowerPoint програмын талаар хэдүүлээ өнөөдөр үзнэ гэсэн үг байна шүү дээ. За. Уран зохиолын хичээл дээр одоо багийн намхан гишүүд нь гарч ирэх даалгавар байгаа. За намхан гишүүд нь бэлтжээ. Багштай суужээ төр. Ингэн хөхтөдөө
Вот уран зохиолын хичээл дээр ямар үлгэр үзсэн бэ багштай нэрлэлтэй багштай зүгээр үлгэрүүдээ нэрлэлтэй. За битгий бар шүү. Ах トゥ гурав. Туудаа тамчаа. Баава өөр. Хав мөр. За өөр энэ дээрээс нэмээд ямар үлгэрүүд үзсэн бэ? Бааваас үзсэн тийм үү? Оо сайн байна. Тэгвэл хэдүүлээ өнөөдрийн хичээл дээр энэ дөрөв та нарын үзсэн энэ үлгэрүүд байгаа уран зохиолын хичээл дээр үзсэн. За энэ гурван үлгэрээс багийн намхан гишүүн гарч ирж суулж авна. За тэгээ яаж даалгавар хийх вэхээр ингэн багш нь эхлээд тайлбарлачих. Энэ нэг хуудас байгааз энэ хуудсан дээрээ багийн гишүүд гээд нэрүүдээ бичнэ. Багийн дөрвөн гишүүн байна тийм үү? За 2 дугаар хуудсан дээр сонсороо 2 дугаар хуудсан дээр үлгэрийнхээ нэрийг бичээд яг уу одоо агуулга бичнэ, товч агуулга. 3 дугаар хуудсан дээр за тэр үлгэрийг сонгохоор ард нь дандаа дөрүүдэн зургууд байгаа. Тэр зургуудыг эвлүүлээд наана гэсэн үг. За юу. За багийн намхан гишүүд гараад сэдвээ сонгоно гэжтэй. За палмастра ашиглана. За танаа баг. За нэг 5 минут. 5 минутын хугацаанд гүйцэтгэв. За багууд дөрмөө баримтлан багаар ажиллах дөрмөө баримтлан. За багшаас асуух юм бол асуугаарай. Эхний хуудсанд энэ дээр багийн гишүүд байдна. Багийн гишүүд гээд хин байгаа. Багийн гишүүдээ бичиж байна. За энэ яг уу гэхээр энэ чи яг уу гарчиг нөх нь шүү дээ тийм ээ үлгэрийн гарчиг. За тэгээд дөрүүдээ энэ чи яг уу энэ слайдн дээрээ буюу хуудсан дээрээ наана гэсэн. За үлгэрийн яаж ордгийг тэргээр л. За тий үлгэрд юу ордгийг ямар дүр ордгийг гэдэг нь. За энэ дээр товч агуулга бичиг. Үлгэрийнхээ товч агуулга бичиг. Оо сайн байна. Эдний баг старт баг сайн ажиллаж шүү хүмүүстээ. Энэ дээр гарчиг зураг наах хэсэг тийм ээ. Зөв. За энэ багийн гишүүд гэж чигнэ шүү дээ тийм ээ. Тэгээд өндөглөр дөлөөр батсан гэл. Бодно шүү дээ хүмүүстээ. Энэ дээр балтаагаад наачих. За зөв. Энэ дээр үлгэрийнхаа нэрийг наах хэрэгтэй. Програм Microsoft Office баг. За энэ дээр багийн гишүүд гэдэг чинь энэ дээр байх хэрэгтэй байхгүй юу? Click to add title гэхээр яг гарчиг бичгэр наа шүү дээ тийм ээ. За start баг гэж. За яг ингэж харуулсан ч бол ингэж насан ч болно шүү дээ тийм ээ. За энэ дээр нь багтахгүй л энэ дээр нь наачих. Ингээд наачих. Өөз. Хамаагүй. Үлгэрт юу ордыг гэдгээл наа. Стартаг дууссан уу? Сайн байна. Багштай гараа самбарт хамгийн урт нэртэй гишүүн гараад багийн гишүүдийн хамгийн урт нэртэй хүүхдүүд нь даалгавруудаа самбарт наана. За хамгийн урт нэртэй. За багштай аваад. За старт баг. Нэгдүгээр хуудас. Багийн гишүүдтэй. За дараа нь Нэгэнаа. За дараа. Гол дөрөвтэй. За багштай сууч. За дараагийн ямар баг вэ? 4 point баг. 4 point. Манай багийн хүмүүсийн нэр. За. Яг гол үйл явдал, бос үйл явдлыг би энэ дээр бичсэн байгаа. Энэ бол тэр ихэд байдаг үйлчлэлд хамгийн оролцсон дөрүүдийн энэ зургийн энэ дээр наацсан байгаа. За багштай. За багштай наагаар багштай. Нааж болно ш. Энэ ямар баг вэ? Office баг.
За танах нааж. PowerPoint баг нааж байгаа шүү дээ. PowerPoint баг наа. За дараа. Скотч эндээс авах гэж. За саяны гишүүд маань старт багийн үн дэлгэр гişүү. Хамгийн урт нэртэй нэмэн штэ тийм ээ. За гэс юунуудаа тайлбарлах штэ. Ямар үлгэр сонгосон гол юмнуудаа тайлбарлаж байна. За PowerPoint багаас эхлэе. Чанга бэлчин бол шүү гэдгийг сонгосон байгаа. Манай бол шүү өөрөө битгийг хамгаалахын тулд яаж хичээнгүү зүтгэж дөрмөө баримтлана. Яаж нөгөө ялж битгийг хамгаалж утсан байна. За сайн байна. За баярлалаа. Дараагийн баг. Энэ бол манай Аа. энэ үлгэр сагсан энэ үлгэрээр нөгөө дахтан хүрээд хагаад энэ үлгэрээс бид нар хүн хэр өөрийнхөө сэтгэлээ хэр хэмжээнд өссөн дээр яснаар өөрийнхөө амьдрал маш алга там өөртөө юу Маш тийм итгэлтэй маш итгэлтэй тийм өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх тухай гардаг чинь те сайн байна. За дараагийн баг. За хам мургур. За Хүмүүс бүгд нөгөө бүгдийг чадна. Оо эвтэй байвал бүгдийг чадна гэсэн гол агуулга гардаг гэж байна тийм ээ. манай стабаг болохоор чон төлөв чон гурав чи туулаад төлөв чон гурав За энэ үлгэр дээр болохоор чон төлгийг идэх гэж байгаад туулаад шээ манай болохоор ски эрүү ихэг цаасаа төсмөлийн дүр ски чоныг айлгаж явуулсан. Оо за. Ухааныхаа чадлаар арга тамхиныг дийж одоо айлгаж явуулсан. сайн байна. Сайн байна. За багш нь баярлалаа сууч. Тэгэхээр бид нар яах вэ? Ярих чадвараа бас сайн хөгжүүлж ийн гэсэн үг тийм ээ хүмүүстээ. За тэгвэл багш нь үнэлгээгээ багш нь хэлээд өгье. Үнэлгээ. За үнэлгээгээ хүүхдүүдээ одоо багууд өөрсдөө үнэлэх нь шүү дээ. Яаж үнэлэх вэ гэхээр Start баг Programs багийг үнэлнэ. Programs Microsoft Office багийг үнэлнэ. Microsoft Office PowerPoint баг Start-ыг үнэлнэ заяа. За үнэлгээ ямар чухал юм бэ гэхээр үнэлгээгээ харъя. За бид нар гарцаар гарахаараа яах ёстой л хүүхдүүдээ? Ногоон гэрлээр гарах ёстой. За шар гэрэл ямар үүрэгтэй юм бол? Анхааруулах үүрэгтэй хэн тийм үү? Улаан гэрэл яах вэ? Зогсох. Тэгвэл багш нь яах вэ? Ногоон гэрлийг 5 оноо. Өөрөөр хэлбэл энэ бас ямар тэмдэг вэ хүүхдүүдээ? Like. Like-ийг бид нар юунд ашигладаг вүлээ? Таалагдсан өөрийнхөө хамгийн сайн юунуудаа оноо. Тэгэхээр 5 оноо өгөх нь тийм үү? За шар 4 оноо. Улаан болохоор 3 оноо. За багуудыг багш нь оноогоо үнэлнэ. За энтнийх нэг багийнхаа юг наагаар авштай. Үнэлгээгээ аачаад гэс наачна гэдэг тийм. Танахын нэг гаргач. Танахын дотроос гаргач. Саяны багууд хэр их сайн тайлбарсан бэ? Өөрсдөө хийсэн зүйлийг хэр тайлбарсан гэдгээр оноонуудаа наа. Манай багш Programs чи Microsoft Office-ыг баглаа. Юу үнэлнэ. За багш багууд гар. Багийн ахлагчид гарч болно. Тий, наач. Цавуугаар наачна штэ. За, очиад наагаар нагаа яваад багууд. Оо лайк. За, start. Зэрэг нааш хүүхдүүдээ зэрэг. За, Microsoft Office баг буюу хамгийн өндөр оноо авсан яасан байна. Одоо хүүхдүүдээ бид нар компьютер үүсэж буюу одоо энэ Office-ийн програмууд гараагүй байгаа үед багш нар яадаг байх нь вэ? Жишээ нь ах トゥ өдрийг ярихаар ах トゥ 3-ын өдрийг ярихаар энэ зургийг барьж байгаад яах гэдэг хүүхдүүдээ тайлбарладаг байсан байх нь шүү дээ багш. Өөрөөр хэлбэл үзүүлэн бэлдсэн байна тийм үү? Багш гараараа үзүүлэн бэлдээд эдгээрийг яах вэ? Хийж тайлбарладаг байсан байх нь шүү дээ. Тэгвэл бид нар PowerPoint програмаа ашиглаад одоо яах гээд байгаа лээ? Үзүүлэн тараах материалуудыг бэлдэнэ гэсэн үг байна шүү дээ, тийм ээ? Хэлбэрчилнэ гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ PowerPoint програм дээр одоо хийн. Өөрөөр хэлбэл
Програмс багийн 2 гишүүн нэг компьютер дээр хийн. За юу хийх вөхөр хүүхдүүдэд ингэн. Одоо чинь старт баг авсан шүү дээ, тийм ээ? Старт баг энд хийсэн 3 хуудасаараа презентацийн бэлдэнэ. Өөрөөр хэлбэл 3 хуудас юм бэлдэнэ гэсэн үг. За юу. Өөрөөр хэлбэл хуудсыг юу гэж нэрлэдэг вэ гэхээр слайд гэж нэрлэдэг байна шүү дээ, тийм ээ? За компьютер дээрээ суухаар багш нь тайлбарлаж өгнө. За бас багууд компьютер дээрээ суугаараа. 2-2-ороо. Нэг компьютер дээр 2 хүн суучих. Програмс баг ийшээ суух нь шүү дээ. Наа чи програмс гэж бичсэн байгаа үстэй хүүхдүүд ээ. Компьютер дээр нь програмс дээр restart, Microsoft Office дээр суун. За багш нь хурд суугаад самтааваад яасан уддгийг. За багштай эндээ санал аваад сууж болно шүү дээ хүүхдүүд ээ. Зөв ингээс суучих. За ийшээ сууш. Ийшээ суугаа багштай. За програм руу яаж орох вэ? Start руу ороод, програмс руу ороод, Microsoft Office гээд PowerPoint гээ програмаа нээн. За багштай 1-р PowerPoint баг яах вэ? 1-р хуудсан дээрээ